Монголын заргын тэмцлийн түүхэнд хошуу нутгийнхаа ард олонны эрх ашигыг тууштай хамгаалсан тэмцэгч Дархан гүн Мань Базрын хошуунд 1900 онд эхэлж хошуу ноёныхоо шударга бус байдлын эсрэг хууль хэрэгжүүлэх олон ардын хохирлыг барагдуулах зорилготой гарсан тэр тэмцлийн удирдагч нь Харц Аюуш, хошууны туслаг тайж Гомжов, Чогсом жав, тайж Соном, Гунгаа жав, Харц Баатар нарын хүмүүс байсан бөгөөд тэмцлийг нэнд угсаа гарал зэрэг дивээс өвөл хамаар нийтээрээ нэгдэн оролцож байв. Тэмцлийн гол шалтгаан нь анхнаасаа шударга бус явдлын эсрэг хошуу ноён гадаадын шунхаа худалдаачдын эсрэг өөрсдийн эрх ашигыг хамгаалан босон тэмцсэн явдал бөгөөд нэгээхэн онцлог нь хүчээр бус харин хууль дүрмийн дагуу шударгыг тогтоохын төлөө заргалдан тэмцсэнд оршноо. Цэцэг нуурын дугуйлангийн заргын бичгийн агуулга нь хошуу ноён Мань Базрын эсрэг нутаг орондоо шударга дэглэм тогтоохын төлөө ноёны үйлдсэн иргэний болон эрүүгийн шинжтэй олон хэрэгүүдэд зохих шийтгэл оногдуулахыг зорьж байв. Заргалдан тэмцэлдэгч ард олон заргын бичгийг зохиохдоо хууль эрхцэн өргөн мэдлэг туршлага хуримтлуулан гарцаагүй нотлох баримтыг цуглуулan авч олон жилийн шаргуу тэмцэлд явуулж байсан амжилтанд хүрчээ.